Сонсогч та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Тодорхойлох ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаартаа бүгд найрамдах Польш улсад элчин сайдаар ажиллаж байсан. За элчин сайд асан доржтой бид ярилцж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За бидний ярилцах гол сэдв бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаалдсан илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хоёулаа эхнийхээ гол агуулгыг ярилцъя. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Польш улсад хичнээн оюутан залуус яг энэ тэтгэлэг хөтөлбөрт тэнцэж суралцж байна. За миний би 2020 оноос 2024 оны хооронд Польш улсад сууж исэн онцгойд бүр их элчин сайдаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд Польш Монгол хоёрын засгийн газар хоорондын шугамар оюутнууд сурч байлаа. Мөн сүүлд нь 22 оноос Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрийн дагуу нэлээд олон оюутнууд очиж суралцсан. За 24 оны байдлаар бол 160-аад оюутан суралцж байлаа. Одоо бол нэлээд нэмэгдсэн байлгүй. Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн дагуу 90 гаруй оюутан очиж сурч байсныг би санаж байна. Эдгээрээс 6 оюутан бол төгссөн гэсэн мэдээллийг би авсан. Одоо бол 80 гаруй оюутан сурч байгаа. Мөн одоо засгийн газрын хоорондын хөтөлбөрийн дагуу мөн одоо 80 оюутан сурч байгаа байх. Нийлээд бол одоо нэг 160 оюутан Польшд одоо сурч байгаа байх гэж бодож байна. Оюутан залуучуудын хувьд ямар мэргэжлийг төлөхөө ер нь Польш улсад мэргэжил эзэмшиж байна? Польшд голдуу эдийн засаг, инженер энэ чиглэлээр ер нь голдуу сурч байгаа байх. Киноны чиглэлээр ч бас хүмүүс сурч байсан. Хим, геологийн чиглэлээр ч хүмүүс сурч байсан. Ер нь голдуу инженерийн чиглэлээр очиж сурч байгаа. Таны хувьд яг элчин сайдаар ажиллаж байхдаа илгээлтээр очиж исэн оюутан залуучуудтай уулзалт зохион байгуулсан болоо. Тэгээд тэр үед ер нь оюутнууд маань ер нь залуучууд маань одоо ямар чиглэлээр илүү одоо Польш улсыг судалж мэдэх тийм асуулга харилцан яриа өрнүүлж байв. Ер нь 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсролын салбар оюутан сургах асуудал бол хоёр орны харилцааны нэг чухал салбар явж ирсэн. 1990 онд ардчлал ялснаас хойш боловсролын салбар хамтын ажиллагаа дахин одоо сэргэж хөгжсөн. 2-3 оюутан сурч байсан ч үе байла. 4-5 оюутан болж одоо нэмэгдсэн. Сүүлдээ одоо 10-аад оюутан болж одоо энэ хоёр орны боловсролын яамдын хоорондын хэлцээрийн дагуу оюутнуудынхаа тоог улам бүр одоо нэмэх чиглэлд элчин сайд яам олон жилийн турш одоо идэвхтэй хөөцөлдөж ажиллаж байсан. Энийн үр дүнд бол одоо жилд дунджаар ер нь 20-од оюутан бас докторантурт одоо хүн сурч байгаа. Ингээ бодохоор одоогийн байдлаар бол ерөнхийдөө Польшид сургууль төгссөн хүмүүсийн тоо 1000 орчим болов гэж би бодож байгаа. Зарим тохиолдолд бол одоо бүр жилд 40-од оюутан ч одоо очиж суралцах үе байсан. Тухайлбал Польш улсад төлөх одоо Монгол улсаас төлөх өрийн өр гэж одоо 5 сая орчим долларын өртөө байлаа. Энэ одоо бүр 90-ад оноос өмнөх харилцаанаас үлдсэн өр шүү дээ. Польшийн тусламжаар 10 гаруй үйлдвэр аж ахуйн газар одоо Монгол улсад байгуулагдаж ажиллаж байлаа. Царуу тоосгоны үйлдвэр, халимын цавааны үйлдвэр, нэхээсгүй эдлийн үйлдвэр гэх мэт ингээд 10-аад үйлдвэр ажиллаж исэн. За энэ өрийн Польш төлөх өрийг Польшийн засгийн газраас одоо Монгол улсад нь эргүүлээ зарцуулъя. Энэ өрийн одоо хэмжээгээр та нар оюутнаа сургаачаа гэж ийм санал тавьсны дагуу бас 20-од оюутан нэмэгдэж одоо 40-од оюутан болж ирсэн үеийг ч би бас санаж байна. Ингээд 2022 оноос ерөнхийлөгчийн илгээлтийн дагуу ангач одоо бараг 50-од оюутан очиж исэн баг. Элчин сайдын яамнаас
холбогдох бүхий л арга хэмжээг аваад тэр оюутнуудыг сургууль соёлд нь оруулах, байр савыг бэлдэх бүх одоо нарийн ширийн асуудлыг зохицуулж тэр байтугай тосч авч хүргэж байсан наан бол одоо санаж байна. Тэр оюутнуудтайгаа бид их ойр хамтран ажиллаж тэр сургуулиас нь зохион байгуулж байгаа арга хэмжээ, хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээнүүд нь элчин сайдын яамнаас боломжийн хэрээр одоо дэмжлэг үзүүлж ингээ ажиллаж байсан. Очсон хүүхдүүд маань ч ер нь их сайн сурч байгаа. Үүнд би бас их баяртай явж ирсэн. Монгол Улсын санаачилсан илгээлт 2100 одоо тэтгэлт хөтөлбөрийн ач холбогдлыг одоо таны хувьд хэрхэн харж байна? Ер нь хоёр орны боловсролын салбарын хоорондын ялгааны улмаас очиж сурч байгаа оюутнуудад бол бэрхшээлт асуудлууд нэлээд байдаг. Одоо би олон жилийн өмнөх одоо хамтын ажиллагааг одоо санаж байна л да. 1990 оноос хойш би ч элчин сайдын яамд янз бүрийн албан тушаалд ажиллаж байлаа. Оюутнуудаа хариу цаадж ажиллаж байсан. Тэгэхдээ олон оюутнууд энэ Монголд ч одоо сургалтын систем нь бол гэрийн даалгавар өгдөг, байнга л одоо багшийн хараа хяналтанд явдаг, шахуулж шаардуулдаг ийм сургалтын системтэй. Гэтэл бол Польшид дээхтэй сургалт очиж байгаа оюутнууд одоо гинт их сайхан чөлөөтэй байдалд ороод очдог. Багш лекцэн шалгараа явчихна. Хинч одоо чи гэрийн даалгавраа хийсэн үү? Хичээл ном чинь ямар байна гэж одоо шахалт үзүүлдэг. Тэгэхээр оюутнууд бол чөлөөтэй явж болох юм байна гэж бас нэг тийм ойлголт байдаг юм шиг байгаа юм. Тэгээ яг хуу эцсийн бүлэгт хичээл номоо цаг тухайд нь хийж явааг оюутнууд бол шалгалтанд очиод бүдрэх явдал их байдаг. Гэхдээ ер нь боловсролын одоо салбарт одоо суралцахаар засгийн газрын хоорондын шугамарч бай, бусад шугамарч бай очиж байгаа оюутнуудаа сайтар сонгон шалгаруулж явуулах явдал бол маш чухал надад санагддаг. Энэ хүнээсээ бас их хамаарна шүү дээ. Ерөнхийлөгчийн илгээлтийн дагуу очисон хүүхдүүдийн хувьд бол би сэтгэл маш өндөр байгаа. Үнэхээр юм сурыг, үнэхээр одоо сайтар шалгаруулж авсан байна, юм байна гэдгийг бол би бас нүдээр одоо бас харсан. Бусад чиглэлээр очисон оюутнуудаас олон ч оюутан бол сургуулиа төгсөж чадлагүй, буцах, сургууль завсардах ийм тохиолдлууд бол маш их гарч байсан. Гэтэл бол энэ илгээлтийн шугамар очисон оюутнууд бол би ер нь буцлаа, хичээлээ дийлэхгүй одоо унлаа гэсэн тийм юм их ховор сонсож байгаа. Тэгэхээр бол энэ эдгээр оюутнууд бол Польшийн одоо нэртэй сургууль, энэ бол одоо Казимеш Пулавскийн нэрмжит Радомын их сургуульд ихэнх нь сурч байгаа шүү дээ. Зарим оюутнууд бол Варшавд сурч байгаа. Эдгээр оюутнууд бол одоо сайн суралцаад эргэж ирээд улс их орондоо хэрэгтэй улс орныхоо хөгжил дэвшилт чухал хүмүүс болно гэдэгт бол огтхон ч одоо эргэлзэхгүй байгаа. Монгол Польш улсын харилцаа хамтын ажиллагааны дараа дэд сэдвээ бас ярилцъя. Тэгэхээр хоёр улсын хоорондын одоо энэ харилцаа хамтын ажиллагааны төвшин өнөөдрийн байдлаар өөр нь ямар хэр шатанд явж байна. За аль салбар руу бас илүү хоёр улс маань харилцаагаа одоо шатахгүйх энэ чиглэл дээр бас хөндөгдөж байгаа бол. За яг ер нь нэгэнт боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярьсных боловсролын хамтын ажиллагаа гэдэг бол бүх одоо хоёр талын хамтын ажиллагааны үндэс юм гэж би бас боддгийг. Хоёр орны харилцааг хөгжүүлэх, тогтвортой байлгах, ирээдүйн хамтын ажиллагааны одоо үндэс суурь бол өнөөдрийн одоо бидний энэ хийж байгаа үйл ажиллагаанууд, оюутан сургаж байгаа энэ одоо үйл ажиллагаатай шууд хамааралтай. Польшид суралцаад, Польш орныг нүдээр үзээд, Польш сургууль амжилттай төгсөөд очсон ирсэн хүмүүс гэдэг бол Польш Монголын ирээдүйн харилцааны одоо үндэс суурь. Үүнийг ч одоо өнгөрсөн цаг үе бас харуулдаг. Одоо 90-ад оноос өмнөх харилцаанд Польшид суралцаад Монголын төр засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хашиж байсан болон одоо хашиж байгаа хүмүүс зөндөл байна.
тухайлбал одоо боловсролын сайд Санжидгой гэдэг хүн байсан. Энэ хүн бол одоо Польшид сургууль төгссөн байгаа. Одоо Польшид гэх мэтлээ одоо олон хүнийг энд дурдж болно. Нөгөө талаас боловсролын харилцаа гэдэг бол зөвхөн боловсролын яамт хоорондын боловсролын салбарын хоорондын харилцаа биш гэж би бас боддог. Энэ бол илүү өргөн хүрээтэй ойлголт. Энд бол одоо шинжлэх ухааны харилцааг ч оруулж болно. Монгол судлалын харилцааг оруулж болно. Тухайлбал Монгол судлал гэхэд ч л одоо Польш дахь Монгол судлал бол бүр 17-8 дугаар зуунаас одоо үүсэлтэй. Хоёр орны түүхч гэсэн ер нь дипломат харилцааны 70 гаруй жилээр бол хязгаарлагдахгүй шүү дээ. Энд чинь бол бараг хүнүүг үеийн одоо олдурууд Польшийн нутаг дэвсгэрээс олддог. Дараа нь дунд зууны үеийн одоо харилцаа байна. Татарууд Польшд очоод 15-16 дугаар зуунд бол оршин сууж байсан түүх бий. Мөн одоо Кавалевский, Котвич, Левицкий гэх мэт одоо Польшийн дэлхийд мэд гарсан монгол судлаач нар байсан. Одоо ч гэсэн Варшав их сургуульд монгол судлалын анги ажиллаж байна. Агата Барея гэдэг эмэгтэй байгаа. Ян Оргала гэдэг бас багш байна. Тэнд бол одоо монгол судлалаар 30-аад оюутан суралцдаг. Энэ бол одоо бас манай боловсролын салбарын хамт ажиллагааны бас нэг илэрхийлэл. Монгол Улсын их сургуульд мөн одоо Польш судлалын анги ажиллаж байгаа байх. Тэгэхээр бол энэ шинжлэх ухааны салбар, Монгол судлалын салбарын хамт ажиллагаа бол бас л боловсролын хамт ажиллагааны нэг хэсэг шүү дээ. Таны хувьд юу гэдэг одоо өөрөөсөө нь асуугаа гүйлдсэн бас яг энэ чиглэлээр бас тодтогох тийм мэдээлэл байвал бас та хэлж болно. Ер нь 1990-ад оноос өмнө өргөн дэлгэр одоо харилцаатай байсан гэж би түрүү ярьсан. Тухайн үед чинь бол геолог, археолог, палеонтологийн салбарт хамтарсан экспедицүүд ажиллаж байлаа. Тухайлбал одоо палеонтологийн салбарт гэхэд чинь 8-9 удаа хамтарсан экспедиц ирж ажиллаж байсан. Эдгээр одоо экспедицүүдийн үр дүнд дэлхийд гайхагдсан том нээлтүүд одоо хийгдсэн байгаа. Зофия Яворовска гэдэг одоо эрдэмтэн бол одоо гайхалтай нээлтүүдийг хийсэн байдаг палеонтологийн салбарт. Геологийн салбарт гэхдээ бол одоо мушга ходог, лугийн голд бол газрын ховор элемент одоо хайж байсан. Археологийн салбарт ч гэсэн одоо бас хамтын судалгаанууд явагдаж байсан юм билээ. Польшийн Варшав хотын төвд палеонтологийн музей гэдэг. Тухайн музейд ороод үзэхэд бол маш олон одоо үзмэр Монголын говьоос олдсон гэсэн одоо тайлбартай юм үзэсгэлэнгүүд их байдаг. Тэгээ ингээ бодоод үзэхээр бол хоёр орны харилцааг ялангуяа одоо тэр өмнө идэвхтэй өргөн дэлгэр явж ирсэн харилцааг шинэ нөхцөл байдалд одоо өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал юм байна гэдэг бодол бол миний дотор байнга явдаг л да. Би элчин сайдаар ажиллаж явах хугацаанд эдгээр байгууллага дээр очиж хамтын ажиллагааг хөгжүүлээ, өргөжүүлээ, янз бүрийн санал тавьж ажиллаж байсан. Эдгээр хамтын ажиллагааны хөгжилд одоо хүн сургах явдал бол маш чухал. Одоо палеонтологийн салбарт бол хүн очиод сурч болж байна. Би түрүүн хэлсэн хоёр орны хамтын ажиллагаанд бол одоо боловсролын хамтын ажиллагааг бол бус салбараас салгахын аргагүй гэж хэлжсэн тий. Тэгэхээр бол 90-ад оноос хойш бол Польшид богино хугацаагаар бас очиод сурч байсан, мэргэжил дэвшлүүлж байсан явдал бол тоомгүй их. Одоо Монголын үндсэн хуулийн шинэ үндсэн хуулийг гаргахын өмнө үндсэн хуулийн салбарын мэргэжилтнүүд Польшид очиод ажиллаж байсныг би бас санаж байна. Манай үндсэн хууль бол Польшийн үндсэн хуультай бол ер нь нэлээд төстэй. Тэгэхээр үл одоо би Польшид одоо үндсэн хуулийн чиглэлээр
Польшоос сурсан юм маш их байх гэж боддог. Эдийн засаг, санхүү болон одоо бусад чиглэлээр ч гэсэн маш олон одоо хүмүүс очиж мэргэжилдээ ишлүүлж одоо сурч байсныг санаж байна. Би өөрөө ч гэсэн одоо Польшид бас очиж Варшава их сургуульд сурч мэргэжил ингээд дэвшилжүүлж исэн одоо хүний нэг нь би бас өөрөө байна. Үзэгч таагүй маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн тодруулга ярилцлага маань өндөрлөж байна. Тэгээд энэ удаагийн ярилцлагад маань бүгд найрамдах Польш улсад элчин сайдаар ажиллаж байсан элчин сайд асан дорчтой бид ярьчлаа. Танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Энэ удаагийн тодруулга ярилцлага өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.